За та бүхэндээ 6 сарын 28-ны өдрийн мэндийг хүргэе. Тэгээ шар цэцгэрийн мэдлэгээ төвшүүлье. Олон нас шар цэцэг минь гараад ирсэн байна. Зургаан сараас 9 сар хүртэл цэцгэлдэг их гоё цэцэг, энэ зууны цэцэг. За энэ ч бас болцоотой, дорой болцоотой юм шар цэцэг байна. Энэ их өндөр урган, сунаал аягүй өндөр ургаад энэ хөөрхөн шар цэцэг байгаа. За энэ 3 настай өхрийн нүд байна. Хойно би ингээд нөгөө газрын лэр хийчихсэн чинь энэ ингээд хатаад юугаа шимт хижээлээ булаацалтаад ах шиг байна өхөө. Начин жахаа хатцсан байна. Энэ бас өхрийн нүд. Тэгтээ улаан өхрийн нүд байна. Улаан өхрийн нүд. За эндээс ингээд гүзээлцэг нь гарч ирж байна. Шимс нь гараад ирэхээр ингээд даахгүй нөгөтг нь. Энэ усаараа ингээд 3 настай, 2 настай өхрийн нүднүүд энэ газрын лэр ингээд түрээд ороод ирчихсэн. Энэ урахад хэцүү ах шиг байна хөрхий. Иргэжил газрын лэрийн тарихгүй хахаас. За гүзээлцэг нь маань жимсээ даахгүй ингээд унжаад ирэхээр нь дор нь ингээд мод тавиад өчгсөн. Үсээ хадаад уг нь өчтгийн тэгээд жоохон утсан уганд орно. Тэгээд ойрд үс сайн урахгүй байна. Айгу халуун нартай тэгээд тийм үс хатгаар өндөр урахгүй байна хөө. Гүзээлцэг нэг иймэрхүү байна. За би энэ ч нөгөө хөлөмжөнд байсан дундуур нь хийцэн байсан салаатаа аваад ингээд зөөчгсөн. Дунд талаар нь хийцэн байсан салаат өчгтөр авсан. Өнөөдөр жоохон унжгаар байна. Тэт гайг болох байхаа. Модонд ингээд зүтсэн амар. Усалж барьсан ч гэсэн амар ингээд нэг дор ингээд зүтсэн байна.